За энэ манж толгорын үсгийн бичээс байна. За үсэг уралсан арга нь алтан сурмоо гэдэг арга шиг байна. За дээрэс нь бид хэдийн мэддэг эхмэл үсэг гэхээр зурм хураах тийм боломж байдаг гэдгийг үзүүлдэг. Дээрэс нь хим тэгшээр эвхэж болдог гэдгийг үзүүлдэг сонирхолтой дурсгал энэ байдаг. Манай Монгол үчигтэй суралцж байгаа дуртай мэддэг олон залуучууд эхмлээрээ бол сайн. Харин эвхэж бичхийгээ дүрмжүүлээд олон харагдах байдлыг дүрсийг ерөөсөө бусдыг орхидог нэг тийм жоохон тал байдаг. Харин сайн чуудын хуучны сайчуудын ажил эвхсэн байдлыг харахаар бол нөгөө бидний анх сурахтаа барьж исэн дүрм бүгдээрээ өөр болдог. Юун дээрээ өөр болдог вэ гэхээр дүрсийг асар их хураангуулж ритмийг нэмж өгдөг. Тийм нэг чанар бий. Тэгээд тэр нь бас элдв зүйл дутагдalgүйгээр уншигдах тийм боломжтойгоор сайхан эвхсэн байдаг. Жишээ нь одоо энэ Дороо хай гэдэг энэ төгсгөлийн үг байна. Нэг үсгийн дүрс мэт боловч хоёр үг. За тэгээд үгийн эхэнд байж байгаа тэр даагийн толгой бол ганц гогцоо байгаа. За та бид бол нөгөө даагийн нэг ацг нь алга байна гэл. За манай өвөр Монголын үсгийн уран бичлэгтэн гүүд маань дахиад дээрээс нь нөгөө нэг ацг нь алга байна гэд өөр юм нэхэмжилж магадгүй. За хэрвээ энэ тохиолдолд ард нэг ацаг, дор дахиад нэг ацаг гогцоо нэмэгдэх юм бол энэ үсгийн дүрсүүд нь улам ижил элементүүд ойр ойрхон давтагдаж гаргац багтаа дээрээс нь сонирхол багтаа ритм муу тийм болох тал байдаг. Энэ дээр бол тэр гаргацсан ч сайн, харагдах байдал нь сайн, ритмт сайн болж байгааг харж энэс үлгэр аваасаа гэж бодож байна. За жишээ нь энд байна. Гагийн толгой. Гагийн толгой тавихтаа бол дотгошоо ингэж дуулцгаад за дараагийн энэ ацгийг бол га усг гэж боддог бол энэ хүн энд гагийн толгой гадагш нэргүүлж хийгээд энэ олон гогцоо нэмэгдэж гарахаас сэргийлсэн байна. Тэгсэн ч энийг га гэж уншнаа. За гих мэтэр. За энэ бичлэгийн энэ голд ингэж яваад нэг өгүүлбэр энд дуусж байгаа. Мүтэн бий гэж үг байна. Энэ дээр таарж байгаа нь энд байж байгаа өгүүлбэрүүдийн төгсгөл бүгдээрээ энд мүтэн бий гэж төгсөж байна. Нэг үгийг 3 өөр янзаар дахиж давтахгүйгээр зэрэгцүүлж тавьж байгаад үнэхээр 3 өөр болгож эвхэж чадсан. Энэ бол энэ хүний ур чадвар байна. За дээрээс нь дотогш хумаад буцаж дэлгээд буцаж дотогш хумж төгсөж байгаа. Тэгтэл энд жигдхэн буулгаад хоёр тишээ дэрвэлгэж төгсөж байгаа. Энд нь хуниастайгаар буулгаад дэрвэлгэж төгсөж байгаа. Мөн энэ өгүүлбэрийн төгсгөлийн цэгүүдийг энд болоод энэ хөлтэй ширэмэт болгоод ингээд өөрөөр ажилласан байгаа нь бол энэ одоо бөхөөр бол уран барилдаа олон үйлдвэр мэгтэй байна гэсэн үг ээ. За